Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр ямар сонирхолтой үлгэр ярьж өгөх бол? Өнөөдөр бүгдээрээ Буратино гэдэг үлгэрийн жинхэнэ түүхийг сонсоцгооно. Эртээ урдын цагт Карло хэмээх мужаан шатны доорх жижигхэн өрөөнд ганцаараа амьдран суудаг байжээ. Түүний гэрт гал дээр тогоотой шүл буцалж буй зурагнаас өөр эд хогшил байдаггүй байжгэн. Хөөх багшаа ямар өрөвдмөр юм бэ? Нэгэн өдөр Карло гэртээ байсан түлээний тайрцаар хүүхэлдээ хийжээ. Гэтэл хүүхэлдээ нь тэр дороо ам орж хөгжилтэй хөөхөн хүү болсон тул түүнд Буратино хэмээх нэр хайрлжээ. Карло аав нь Буратино хүүдээ цагаан толгой ном авч өгч сургуульд явуулсан боловч Буратино номоо заран олсон мөнгөөрөө хүүхэлдэйн театрт жүжиг үзэхээр гүйж одов гин. Хүүе багшаа номоо зараад мөнгө олно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хичээл ном хэрэгтэй штэ. Харин тийм. Түүний дараа Буратино хүү Алиса үнэг Базила мууртай танилцж гин. Гэвч тэр хоёр бол жинхэнэ залтай, шунхай, хуурам мэхлэгчд байсан бөгөөд Буратиног дагуулan тэнгүүдийн нутагт очиж шидэт талд мөнгө болвол мөнгөний мод ургадаг штэ гэж зайлдан мөнгийг нь газар булуулв. Ингэж тэнэгхэн Буратиног хууран мөнгийг нь газраас ухаж аваад зүгтэн цагдаагийн тогшин нохойнуудад Буратино бол аюултай гэмт хэрэгтэн гэж худал яриад тарааж түүнийг цөөрөмд хаюулжээ. Хөөх багшаа ямар муухай хүмүүс вэ? Гэхдээ Буратино модоор хийсэн учраас живсэнгүй. Гисэн хэдий ч түүнд маш гунигтай байсан болохоор цөөрөмд амьдардаг хөгшин Тортила яст мэлхийтэй танилцжээ. Тортила яст мэлхий Буратино хүүд дээр үед Карабас Барабасын хайсан алтан түлхүүрийг биелэглэж гин. Ингээд Карабас Барабасын хайсан түлхүүрийн нууцыг мэдхээр Буратино арга сэдэж гинэ. Харгас Барабасыг хоолны газар өөрийн найз Шимэгч хорхон наймаачин Дүримартай хоол идэж сууж байхад нь Буратино том гэгчийн ваарна алтан түлхүүр ямар хоолгыг онгойлгодог нууцаа хэл гэхэд Харгас Барабас айсанда зогсуулсан дуугаар хоолго хөгшин мужаан Карлогийн гэрт байдаг зургийн ард байгаа хэмээн бухтан зааж өгчээ. Ингээд нууцыг мэдсэн Буратино Карабас Барабасаас зүгтсэн найзуудтайгаа ойд уулзсан Карло аавында буцан ирж зургийн ардах хаалгыг нээтэл цаана нь гайхалтай сайхан хүүхэлдэйн театр байсан болохоор тэндээ хөгжилтэй сайхан жүжиг тоглон амар сайханда жаргаж гин. Харин Харгас Карабас Барабас өөрийн урт сахал ташуураас өөр зөөлгүй хоцорчээ. Хөөх багшаа энэ үлгэрийн талаар зөндөө сонсож байсан боловч яг ингэж тухтай сонсож байгаагүй юм байна. Тийм шүү. Энэ үлгэр ээж аавынх нь бага насны маш дурсамжтай ардын үлгэр байхгүй юу? Ямар ардын үлгэр юм бол багшаа? Орос ардын үлгэр байхгүй юу? Тийм үү? Багшаа тэгээд дээр үед онц сурсан хүүхдэд алтан түлхүүр өгдөг байсан гэсэн тийм ээ? Тэгэлгүй яах вэ? Жил болгон алтан түлхүүрийн эзэн тодруулдаг байсан шүү дээ. Гэхдээ энэ үлгэрт цэнхэр үст Мальвина бас зөндөө олон гой хөгжилтэй сонирхолтой дүрүүд их гардаг. Илүү дэлгэрэнгүй бас унших юм бол номноос нь бас олж мэдж болно гэсэн үг шүү дээ. Гэхдээ багшаа энэ чинь Пиноккио үлгэртэй төстэй юм уу да? Тийм шүү. Пиноккио болохоор Америкт илүү алдартай байдаг хүүхэлдэйн кино. За тэгээд энэ үлгэрээс чи юу сурав? Гүй багшаа энэ чинь нэг л зүйлийн тухай юм биш үү? Хүн ерөн сурсан мэдсэн зүйлийнхээ төлөө, сурах мэдэх зүйлийнхээ төлөө хичээл номоо илүү анхаарах ёстой болохоос биш номоо зараад мөнгө хайж болохгүй юм биш үү? Тийм шүү.
Нөгөө Алиса үнэг Базила муур гэдэг шиг тийм муухай хүмүүстэй таарад явчих юм биш үү? Багшаа нөгөө Пиноккио үлгэр дээр ч гэсэн 6 цэнгэлийн хүндий рүү нөгөө нэг явцдаг тэгэл хүрэлцгэн загнаад битгий яв гэдэг. Яг тэрэн шиг ер нь энэ модоор хийсэн хүүхэлдээ хүүний талаар үлгэр рүү чин дандаа л 6 цэнгэл алт эрдэнэс хаагаад буруудаж байгаа тэгээ буцаад зөв замдаа орж байгаа тухай юм биш үү багшаа? Тийм шүү. Тэгээд хэрвээ энэ үлгэрийг би өөрийнхөө амьдрал дээр бодоод үзэх юм бол манай 9 дугаар анги, 8 дугаар ангийн ах нар байдгийм л да. За. Тэд нар маань тэгэл компьютер тоглоно гэж хичээлээ таслал алга болчдгийн тэрнтэй нэг ялгаагүй битгий тэгээрээ хичээл номоо хийгээрээ гэдэгтэй л адилхан юм биш үү багшаа? Яг зөв чи маш төвхтэй, маш гоц ухаан гаргаж ойлгох ёстой үлгэрийг үнэхээр сайн ойлгож сурсан байх шүү. Тийм ээ агшаа зөндөө үлгэр сонссоор байгаад айгүй олон зүйлийн гаргалгаа гаргаж сурж байгаа шүү. За ёстой гоё үлгэр сонслоо. Унтидаа агшаа миний ч гэсэн нойр хурж байна. Сайхан амраарай найзуудаа. Сайхан амраарай хүүхдүүд ээ.